Хайрхан уулын үрс сад 76 оныхон 100-100-ыг өртөөлсөн их түүхийн нутаг. Хангаа говийн хоорондох халах түмний үлгий. Алаг цэцэгс найгсан уудам сайхан хөндөй, хаа холоос бараатай сүрлэг өндөр уулс. Түргэн урсгал, тунгалаг уст голууд, жигүүртэн шувуудын диваажин болсон толин цэнхэр нуурууд. Ангаан эдгээх ав шиг шүн шиг шингээсэн аршаан булгуудын орон. Энэ бол бидний унсан газар угаасан ус, сэтгэлийн хойморт заларсан галууд шүтэн нутаг минь билээ. Манай нутгийнхан үеэс үед баян хонгор хайрхнаа шүтэн дээдлсээр эргэх 4 цагийн уртад цэнхэр хангаан нутагтаа өөрсдийн гайхамшигт түүхээ бүтээн тойрвсаар ирв. Алтан нутгийн халуун бүлээн ахан дүүсийн сэтгэлээр бие биенээ түшсэн энэ хүмүүс бол баян хонгор хайрхны үр сад буюу галууд нутгийнхан билээ. Уул усны үсгэлэн бүрдсэн үржил шимтэ баян дэлгэр энэ нутгийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгчд андын сайхан нөхөрлөлийн мартагдшгүй дурсамж төөрөгчд болоо 76 оныхон хэмээн нэрлэгдсэн манай ангийнхан юм. Өдгөөгөөс 58 жилийн тэртээ бид хамтдаа Эрдмийн ширээнд тохой залган суусан. Харин 50 жилийн өмнө галууд сумынхаа дунд сургуулийн 8 дугаар ангийг дүүргэж үүрээ орхин нисэх алтан хараацай мэт эрдэм ажлын мөр хөөж зүгт тархан одсон. Гэхдээ бид энэ сайхан нутгаас Эрдмийн шимийг хүрдсэн сургуулиас огтхон ч холдоогүй. Нэг хэсэг маань галууд сайхан нутгийнхаа гал голомтыг төдийгөөс өдий хүртэл мансаар явна. Нутгаас холойр амьдарч ажилдаг хүмүүс цөөнгүүч хүслэн сайхан нутагтаа анд сайхан нөхөддөө ирж буцах замын уртаас огтхон ч төвөгшөөдгүй билээ. 1968 оны 9-р сарын 1-ний өдөр галууд сумын 8 жилийн дунд сургуулийн алтан босхоор алхан орсноор гайхам нөхөрлөлийн ман түүх эхэлжээ. Нэгin агийн багш нь годвын иргэ, нэгin бэгийг ядамж авын баасан, нэгin бэгийг самандын норпилма нар байв. Ширээнээсээ өндөргүй улаахан хазартай цагаахан дүр төрхтэй байсан бид хоног хугацаа урсан урсах тусам өсөж том болсоор байв. Бидний дундаас хин нэгэн минь хаашаа ч юм явж бас шин найз нэмэгдэн ирж хувьсэл өөрчлөлт болсоор байсан ч бүгдийг бид манай ангийнхан гэсэн нэг л амбүлд хамруулдаг. Хэнийгээж орхиж гээдгүй энэ сайхан чанар зөвхөн манай ангийнхных. Тиймээс төгсөлтийнхөө 40 жилийн ойн уулзалтанд зориулан бүтээсэн номын маань ихний хуудасны манай ангийнхан гэсэн жигсаалтад 115 сурагчийн нэр дурайтал бичигдсэн байгаа. Бид эрдэм боловсролтой, эрхэмлэл хүндлэлтэй, авьяас бэлэгтэй, хамгийн гол нь шаваа, биднийгээ гэсэн чин зүрхтэй, бидэнд эрдэм ном сургах гэсэн бууршгүй зүтгэлтэй олон сайхан багш нараараа баграхдаг. Сургуулийн захирал буян үлзийн амгалан, даш даваагийн чимд, хичээлийн эрхлэгч чүлтмийн сандаг, дилдэнгийн даш цэрв, ломбуугийн цэдэвсүр нараар удирдуулсан манай сургуулийн алтан үе чухамхүү бидний суралцж байх үед л тохиосон байдгийг. Манай ангийнхан галуудын 8 жилд суралцж байхдаа сурлага, урлаг, спорт, хөдөлмөрийн талбарт олон сайхан амжилтууд үзүүлсэн. Тэдгээрээс заримын та дэлгэцснээс харж байна. 1971 онд Мегмар багштай 3-ын банк сургуулийн урлагийн үзлэгт бага ангиудын амаргаар шалгарчээ. 1972 онд Агван Аравдан багштай 4-ийн банк сургуулийн дууд жагсаалын авраг ангиар шалгарчээ. 1973 онд 5-ын ангийн сурагч Жамингийн Гамбат сурлаг хүмүүжлээрээ шалгарч олон улсын хүүхдийн архитект цусланд амарсан байна.
1974 онд 6 бай ангийн сурагч Содном Даржаагийн Батбаатар Пилжрийн энх хамгаалнаар математикийн улсын олимпиадад аймагт 2-3 дугаар байр эзэлжээ. Сонмын Пилжир багштай бөмбөгийн булганаа дарагтай 7А анги соёлч нөхөрлөлийн цол мандат авсан байна. Галууд сумын 8 жилийн дунд сургуулийн найрал дууны хамтлагийн гишүүн 6 бай ангийн сурагч бөмбөгийн булганаа Монголын пионер сурагчдын урлагийн үзлэгийн алтан медаль хүртжээ. 1975 онд Даш тогоо багштай Бэмбжав дарагтай 7 бай анги Монголын пионерын байгууллагын 50 жилийн ой өгдсөн залгамжуу яйны аймгийн авраг ангиар шалгарчээ. 8 жилийн хугацаанд ангийг минь удирдах байсан Эригэ, Аюуш, Ариуна, Баасан, Пөрөвдавг, Мегмар, Агван Аравдан, Норпилма, Артасид, Даш тогоо, Пилжир, Алга нар маань эдгээр амжилт ялалтанд бидний хөтөлсөн учраас тэднийг бид ямагт гүн хүндэтгэлтэйгээр дурсан сандаг. Математик физикийн Баасан сүрэн, Ардна, Монгол хэл уран зохиолын Пилжир, Пагва, орос хэлний Эренцэн, Алга, тогоо, ургамал судлал химийн Даш тогоо, түүх газар зүүн Балжинэм, шугам зургийн Должин сүрэн, хөдөлмөр Гэряхун Цэвэлма, төмөр тогоо, Дархан мужааны Жүгдэр, Зана, Биен тамирын Чулуун гомбо, Очирванчиг, Ловсон сумья, Эвлэл пионерын Бямб сүрэн гээд бяцхан оюунд минь эрдмийн үр суулгаж арчлан тордож ургуулсан багш нарын хаан ачаыг бид бүх насаараа хүндлэн биширч явдаг. Ийм багш нарын шавин болсон учраас бид хийсэн ажил, явсан газар бүртээ галуудынхаа нэрийг дуурсгаж амжилт алдрын түүхүүдээр ирснийг товчлон танилцуулъя. Манай ангиас Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн сэтгүүлч Содном Даржаагийн Батбаатар, Монгол улсын авраг малчин Цамбжавын Даваа сүрэн, Монгол улсын авраг сайлчин Цэнджавын Лав сүрэн, Монгол улсын авраг тариаланч Юндэн Батын Саран Туяанаар төрөн гарсан. Аймгийн авраг цолтон 10, сумын авраг цолтон манай ангид 32 байна. Аймгийн хошоо авраг цолыг хончин Цамбжавын Даваа сүрэн хүрдсэн бол аймгийн авраг малчнаар Дашийн энх туяа Цэнджавын Лав сүрэн нар, аймгийн авраг сайлчнаар Цэ сүрэнгийн энх туяа, аймгийн авраг эдийн засагчаар Жамбийн баяр сайхан, аймгийн авраг малчин суураар Бэмбийн Нямхүү, аймгийн авраг барилгачнаар Жамцангийн Цэ палам нар шалгарч байжээ. Сумын хөдөлмөрийн аврагаар Цэнджавын Лав сүрэн, Бархаагийн оюун тогтхоноор тус бүр 2 удаа шалгарсан бол Норвегийн Цогбаяр, Лувсангийн Сайхан хонгор, Баасангийн Бат чимэг, Гэдабуугийн Адьяа сүрэн, Жамбийн баяр сайхан, Бөмбөгийн булганаа, Баасан Жавын наран цэцэг, Дорж сүрэнгийн Чимд долгор нар тус бүр 1 удаа шалгарсан байна. Сумын авраг малчин цолыг Цамбжавын Даваа сүрэн 4 удаа, Эренцэн Даваагийн Далхаа 3 удаа хүртсэн. Парлийн Цэрэн жаргал, Дашийн энх туяа, Цэнджавын Лав сүрэн нар тус бүр 1 удаа шалгарч сумын сайн малчин цолыг Бадархын Ган чимэг Цэ сүрэнгийн энх туяа нар, сумын авраг үхэрчин цолыг Дулмын Алтан гэрэл, сумын авраг сайлчин цолыг Арвдангийн Баасан Жав, Цэ сүрэнгийн энх туяа нар хүртжээ. Мөн сумын авраг төлчнөөр Дамдын сүрэнгийн Цэдэн дамб, Цэлхам, Дашийн энх туяа нар, сумын авраг туурчнаар Даш Даваагийн Агван тогтох энэ бишийн наран туяа нар шалгарч байжээ. Баасангийн Бат чимэг сумын авраг малын эмчээр мөн тодорч байсан байна. Сумын ардын депутатуудын хурлын депутатаар Норвегийн Цогбаяр 2 удаа, Адьяа сүрэнгийн Бат цэцэг, Цэнджавын Лав сүрэн, Навааны Дембрил нар тус бүр 1 удаа сонгогдсон ажиллажээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Норвегийн Цогбаяр 4 удаа, Бадархын Ламхүү 3 удаа, Бархаагийн оюун тогтох Даржаагийн Эрдэн цэцэг нар тус бүр 2 удаа иргэд олон түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон байна.
Манай ангийнхны дотор хөдөлмөрийн хүндэт медаль, цэргийн хүндэт медальтай 13, алтан гац одонтой 28, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонтой 7 хүн байгаа бөгөөд салбарын тэргүүний ажилтан цолыг давхардсан тоогоор 56 хүн хүртжээ. Эренцэн даваагийн Далхаа, Баасангийн инх 50 нар, аймгийн Алдар туяач, Жамбийн Баяр сайхан, Цэрэнпилийн Гамболд нар сумын Алдар туяач цолтой. Навааны Дэмбэрэл, Баасангийн Сандаг дорж нар галууд сумын начин цолтой бөхчүүд билээ. Идүүгээ бид 60 насны босхийг аль хэдийн давж дал руу дөтөлж яв. Гэхдээ сурагч ах үеийн тэртээ он жилүүддээ бид хайртай. Манай ангийн хүү, манай ангийн охин гэсэн үг 5-10 өнгөрсөн ч хэвээрээ байгаа. Магадгүй бидний үүсэнд буурал, духанд үрчлээс тогтсон байж мэднэ. Гэхдээ бага насны минь хөөр хөгжөн, цагаахан дүрсгүйтэл, золбоо хиймэр сэтгэл зүрхэнд минь яг л тэр үеийг шиг хэвээрээ байдаг. Хамгийн гол нь ангийн андаа, үеийн нөхрөө гэсэн халуун дулаан, зөөлөн, ялдам, өөр юмсэл хүн бүхэнд адил тэнцүү байдаг. Хаанч хэдийд ч манай ангийнхан анд нөхрөө алга дэлгэн угтдаг. Баяр хөөр дүүрэн тэврэлтэн зологдог. 58 жилийн өмнө нэг ангийнхан болсон тэр өдрийг бид ердийн нэг үйл явдал болох л ёстой байсан тохиол төдий биш. Харин хувь заяа байсан гэдэгт итгэдэг. Хувь заяаны төөргөөр учирч нэг насны хууч иршгүй, ямагт шин, дуусашгүй мөнхийн гэрэлт үерхлээр андлан нөхрөлсөн ангийнхаа бүх охид хөвгүүдэд маш их баярлалаа гэж тод чанга хэлмээр байна. Насан багын, насан туршийн андууд та нартаа дундуургүй дүүрэн жаргал, дуусашгүй цог хиймрийг ёрооё. Бидний нөхрөлийн намтар, бидний андаллын түүх, тэнгэр газрын хоорондох асар уудам орон зайд, хамгийн гол нь баян хонгор хайрхан уулын сүлдэнд галуут нутгийн хөрс шороонд тод мөр товгор үсэгтэй үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр мөрийг галуутынхан маань хідэн үеэрээ илж хайрлаж, эмэрч чагнан уншаад, гал халуун нөхөрлөл, сүүн зөөлөн сэтгэлийн минь элчинд дулаацж явах болтугай.